Надлаг Монголоос мэдчилж байна. Маш их баяртай байна. Намайг Цэндийн Сувд Эрдэнэ гэдэг. Би оюуны дасгалжуулагч 7 дугаар зэрэгтэй Гранд Амбассадор байна. Би өнөөдөр та бүхнээс нэг чухал зүйлийг асууя. Энэ бол та бодлоо удирдах байна уу? Эсвэл бодол таныг удирдах байна уу гэж асууя. Учир нь энэ асуулт бидний амьдралын чиглэлийг хамгаалж өгдөг. Яг одоо би та бүхэнд өөрийнхөө амьдралынхаа нэгэн бодит өөрчлөлтийн тухай хуваалцмаар байгаа. 2021 оны 10 сарын 21-ээс эхлээд би өөрийнхөө энэ оюун ухаан, энэ сэтгэл зүйн амьдралынхаа тэр чанарыг өөрчлөх нэгэн аяллыг эхлүүлэхээр их баярын Саруул багшийнхаа сургалтанд ингээд суралцсан. За энэ хугацаанд болохоор миний хувьд бол дасгалжуулагч болсон эхний яг ингээд 2 жилийн хугацаанд би өдөр бүр 8 цагийг өөртөө зориулахдаа өөрийнхөө хинбэ гэдгийг одоо мэдрэх тийм үе байсан. Дараагийн жилүүдэд буюу сүүлийн 2 жил гарны хугацаанд 8 дадлаа өөрчлөлт хэрэгжүүлээд өдөрт